Ердөө ганц өнөд сонсоод үзээрэй. Pepsi-ний дөрвөдөө 349. 1992 онд Pepsi Philippines чин салбараа нэв. Гэвч хэлбэрчүүдийн туртаа ондоо тухайд Coca-Cola байв. Тэнд Pepsi компани маркетинг хийхээр болж тухайн маркетинг нь лото буюу суглаа байв. Нэгт орсон $40 мянган хожиг байсан ба тухайн Филиппиний сарын дундаж орлого $100 байв. Уг маркетинг сайн нөлөөлж Филиппинчууд байжхын тулд Pepsi авч ууж байв. Гэвч сулааны ялагчийг тодорхойлтол нийт 800 мянган нэгт орсон хүн байв. Асуудал нь анхнаасаа хойрхон байх ёстой 349 гэх тоо компьютер алдаанаас болж 800 мянган ширхэг болсон байв. Иймд Pepsi бүхэнд $40 мянган өгч чадахгүй учраас 349 гэх тооны бөглөөдөө бүхэнд $20 өгөхөр болж зарим хүмүүс нь $20 авч байсан бол зарим хүмүүс нь эсэргүүцэж Pepsi өөрийнхөө хариуцлагыг өргөх ёстой хэмээн үүмэн самуу үсгэж 35 гаруй Pepsi машин холдож олон хүн бэртсэн түүхтэй. Энд Pepsi компани дургу тоо 349 болж Филиппинчууд одоо хүртэл Pepsi дургуг гин.